Мэдээж шинэ бүхний эхлэл болсон даваа гарагийн мэндийг эрхэм үзэгч та бүхэндээ хүргээд Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейгийнхаа даваа гарагийн тохирлыг үзэгч та бүхэндээ шууд хүрэхэд бэлэн болсон байна. Яг энэ цаг мөчид биднийг Icon CGM болон үндэсний лотерейн аль биесны Facebook үзээр хүлээн авч үзэж байгаа эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Мэдээж үндэсний лотерейд оролцож байгаа үзэгчид маань за магадгүй оролцохоор төлөвлөж байгаа үзэгчид маань өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах цэгүүс дээр очоод тоглох хугацаа худалдан авч бүгснээр тохиролтой оролцох боломжтой гэдэг юм. Та бүхнийхээ тохирлын хариултыг мэдээж 7 хоногийн сонгой тоотой өдрүүдэд 17 цаг 30 минутанд Icon CGM үндэсний лотерейн Facebook үзээр үзэгч та бүхэндээ хүргэдэг. Уламжлалсаараа 4-ийнхээ 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхээ тоглолтыг эхлүүлэх болно. 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлгийг зөв тааснаар азтан болох боломж 4-ийн тохирол дээр маань байдаг. 4-ийн маань та бүхэндээ 1 дор 3 боломжийг олгодгоор онцлогтой 4-ийн 1 2 3 дугаар зэргийн тоглолтуудад та оролцох боломжтой гэсэн юм. Хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломж байдаг. За ингээд үзэгчдэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулга хүргээ шилэн хоргонд маань тгээс хүртэлх цифр бүхэл 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань нэг л гэхэд 4 удаа давхцсан байгаа гэдгийг үзэгч та санах хэрэгтэй. Эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Та тухайн 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч 4-ийн 3 дугаар зэргийн тохирлын азтан болох юм. Ингээд та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийн хамгийн ихний тохирлыг эхлүүлцгээе. За шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Эхний бөмбөлөгний дугаар 7. Эхний бөмбөлөгний дугаар 7. Эхний бөмбөлөгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 3. Гурав дахь бөмбөлөгний дугаар 4. Гурав дахь бөмбөлөгний маань дугаар 4. За ингээд 4 дахь бөмбөлөгний маань дугаар 1. 4-ийн 3 дугаар зэргийн тохирлын маань 4 дахь бөмбөлөгний дугаар 1. За ингэснээр шилэн хоргоноос 7 3 4 1 7 3 4 1 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Мэдээж энэ 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнг зөв тааж чадсан бол та өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч байгаа юм шүү. За 4-ийн 2 дугаар зэргийн тохирлаараа тохирол маань үзэгчдэд өргөжлөн хүрэх болно. За шилэн хоргонд маань мөн адилхан тгээс хүртэлх цифр бүхэд 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. Эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлөг мэдээж санамсаргүйгээр гарч ирж байгаа гэдгийг үзэгчд маань харсан баг. Магадгүй та өөртөө авчирдаг 4 оронтой тоог бөглөөд азтан болох боломж мэдээж 4-ийн дээр маань байдаг байгаа. Ингээд үзэгчдтэй шилэн хоргонд байрласан 40 ширхэг бөмбөлгийг яг одоо харуулж байна. Эндээс гарч ирэх 4 бөмбөлгөө та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань азтан болох учиртай юм. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Эхний бөмбөлөгний дугаар 4. Эхний бөмбөлөгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгний дугаар мөн адилхан 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. Нийтдээ 4 бөмбөлөг гарч ирэхээс 2 бөмбөлөг гарч ирж байршсан байгаа. 3 дахь бөмбөлөгний дугаар 2. 3 дахь бөмбөлөгний дугаар 2. 4 2 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байна. Ингээд 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань 4 дахь бөмбөлөгний дугаар 1. 4 дахь бөмбөлөгний дугаар 1. За ингээд 4-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань 4
4 2 1 4 4 2 1 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Яг энэ хүү дарааллын дагуу та энэ дөрвөн бөмбөлгийг зөв тааж чадсан бол өөрөө тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч байгаа юм шүү. За ингээд дөрвдийн маань 2 боломж бай. Дөрвдийн 2 болон 3 дугаар зэргийн тохирлуудын маань азтундыг тодруулсан бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. За өргөжлөлөн хамтаа дөрвдийн 1-р зэргийн тохирлын азныг энэ цаг мөчид тодруулах болно. За шилэн хорхонд маань яг адилхан тэгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. Уг 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр гарч ирэх дөрвөн бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлөнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авч дөрвдийн 1-р зэргийн тохирлын маань азтан болох учиртай юм шүү. За ингээд ямар дөрвөн бөмбөлөг гарч ирж хэн азтан болохыг хамтдаа харцгаая. Та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хоргод маань 40 ширхэг бөмбөлөг маань ямар нэгэн саадгүйгээр эргэлдэж байна. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 3. Эхний бөмбөлөгний дугаар 3. За хоёр дахь бөмбөлөгний маань дугаар 6. За хоёр дахь бөмбөлөгний дугаар 6. Бөмбөлөгний дугаар 3. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 3 6 3 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. За 4 дахь бөмбөлөгний маань дугаар 7. 4 дахь бөмбөлөгний дугаар 7. За ингэснээр 4-ийн 1-р зэргийн тохирол дээр 3 6 3 7 3 6 3 7 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. Мэдээж энэ хүү дөрвөн бөмбөлгийг та 3 6 3 7 гэсэн дараалалаар нь таач чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авч 4-ийн 1-р зэргийн тохирлын маань азтан болж байгаа гэсэн үг юм шүү. За ингээд 4-ийн тохирлоо идэвхтэй оролцсон үзэгчдэд маш их баярлалаа. Та бүхэн бас дараагийн тохирлуудаа илүү идэвхтэй оролцож илүү олон бас азтан болоорой гэж та бүхнээсээ хүсмээр байна. За өргөжлөлийн хамтдаа 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирлыг өргөжлөлөн тоглох болно. За шилэн хоргод маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол мэдээж нэг оронтой тоонууд маань нэг нь л гэхэд 6 удаа давхцсан гэж та ойлгож болох юм. За эндээс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг та дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн азтан болох учиртай юм аа. За 6D тохирол дээр байна бас илүү бага мөнгөний үгэндийг хожих боломжтой байдаг. Энэ ямар учиртай вэ гэхээр та 2 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөг, 3 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 110000 төгрөг хожих бол 5 бөмбөлөг зөв таасан тохиолдолд сая 500,000 төгрөг хожих боломжтой. Мэдээж сургуулийн зөв таасан тохиолдолд 50 сая төгрөг хожих боломжтой. Харин дарааллынхаа хувьд урдаас нь болон хойноос нь гэдэг боломж та бүхэнд байгаа гэсэн үг юм. За ингээд та бүхэнд амжилт хүсье. 6D тохирлынхаа 6 бөмбөлгийг хамтдаа харцгаая. Шилэн хоргод маань 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Эхний бөмбөлөгний дугаар 2. Эхний бөмбөлөгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 6. Таснаа 1500 төгрөгийн азтан болж байгаа. За 3 дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За 3 дахь бөмбөлөгний дугаар 9. 3 бөмбөлгийг та яг энэ дарааллын дагуу тааж чадсан бол 15000 төгрөгийн азтан болж байгаа. 4 дахь бөмбөлөгний дугаар 7. За 4 дахь бөмбөлөгний маань дугаар 7. 2 6 9 7 гэсэн 4 бөмбөлгийг зөв таасан бол та 150,000 төгрөгийн азтан болж байгаа. 5 дахь бөмбөлөгний дугаар 2. 5 дахь бөмбөлөгний дугаар 2. За та урдаас нийлүүлээд энэ хүү 5 бөмбөлгийг яг дарааллын дагуу зөв таасан бол сая 500,000 төгрөгийн азтан болж байгаа. За ингээд 50 сая төгрөгийн азтныг тодруулж байгаа 6 дахь бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна.
бөмбөлөгний маань дугаар 1. За ингэснээр 6 ди тохирол дээр маань 2 6 9 7 2 1. За давтаж хэлье. 2 6 9 7 2 1 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За үзэгч та бүхэн маань энэхүү 6 бөмбөлгийг дарааллынхаа хувьд урдаас нь гэдэг маань 2-ын тооноос ихсүүлээд, за хойноос нь гэдэг маань 1-ийн тооноос эхлүүлээд, за дарааллынхаа хувьд 2-оос илүү бөмбөлөг зүй таасан бол та энэхүү тохирлын маань аздан болж байгаа гэсэн үг юм. За өөрөөр хэлбэл та 1500 төгрөгөөс эхлээд таасан бөмбөлөгнийхөө тоогоор мөнгөн өсөж явах боломжтойгоор хамгийн ихтэй 50 сая төгрөгийг 6 ди тохирол дээрээс маань хоцсон байх магадлалтай гэсэн үг юм. За ингээд 6 ди тохирол маань тун амжилттай та бүхэндээ хүрсэн бол үргэлжлүүлэн хамгийн өндөр хонжиртай 642 тоглолтыг одоо эхлүүлэх болно. За шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол үзэгч та бүхний анзаарч байгаагаар за нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг та санах хэрэгтэй. Энэхүү 42 ширхэг бөмбөлгнөөс гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийн аздан болох учиртай дараалал огт хамаарахгүй гэдэг манаас та бүхэнд маань байгаа нэг боломж. За харин хоёр дахь боломж бол мэдээж бонус бөмбөлөг. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та бүхэн за үндсэн 6 бөмбөлгнөөс 3 бөмбөлгийг бонус бөмбөлөгтэйг нийлээд 4 бөмбөлөг зөв таасан бол урмын хонжир 100000 төгрөг, 5 бөмбөлгийг зөв таасан тохиолдолд 300,000 төгрөг. За 6 бөмбөлгийг зөв таасан тохиолдолд та 12 сая төгрөгийг 642 тохирол дээрээс маань хожих боломжтой байдаг юм. За мэдээж та бүхэн дараалалт хамааралгүйгээр эхлээд гарч ирэх 6 бөмбөлгийг зөв тааж бодвол 120 сая төгрөгийн аздан болно гэсэн үг юм. Ингээд та бүхэндээ маш том амжилтыг хүсэн. Энэ бол мэдээж хамгийн өндөр хонжиртай 642 тохиролтой байгаа. За одоо шилэн хоргонд маань 42 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгаа. Эхлээд гарч ирэх 6 бөмбөлгөө та дараалал хамааралгүйгээр зүй тааснаар аздан болох учиртай. За эхний бөмбөлгийн дугаар 34. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 42. За эдгээр бөмбөлгнүүд таны бүгдсэн тоонууд маань хаанч байрлсан байх боломжтой эхний 6 бөмбөлгийн хувьд сургуулийн ил зөв таахан ба 120 сая төгрөгийн аздан болно. За 3 дахь бөмбөлгийн дугаар 19. 3 дахь бөмбөлгийн дугаар 19. 4 дахь бөмбөлгийн дугаар 3. 4 дахь бөмбөлгийн дугаар 3. 5 дахь бөмбөлгийн маань дугаар 17. За одоогийн байдлаар үндсэн бөмбөлгнүүдээс маань 5 бөмбөлөг гарч ирсэн байна. За 6 дахь бөмбөлгийн маань дугаар 25. За 25 гэсэн бөмбөлөг гарч ирснээр 120 сая төгрөгийн азсныг тодруулах үндсэн 6 бөмбөлөг маань гарч ирсэн байгаа. Бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлгийн маань дугаар 14. Бонус бөмбөлөгний дугаар 14. Ингээд эхлээд үзэгчдэд 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлөг буюу 120 сая төгрөгийн азсныг тодруулсан 6 бөмбөлгөө гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 34, 42, 19, 3, 17, 25. Давтаж хэлье. 34, 42, 19, 3, 17, 25. За энэхүү 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр өөрөөр хэлэх юм бол эдгээр 6 бөмбөлөг таны бүгдсэн тооноо дээр хаанч хамаагүй байрлаа. Зургуулангийн л та зөв тааж чадсан бол мэдээж 120 сая төгрөг буюу хамгийн өндөр хонжирын маань аздан болж байгаа гэсэн үг юм. За харин өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 14, бонус бөмбөлөгний тусламжтайгаар мэдээж 10,000, 300,000, 12 сая төгрөгийн аздангууд 642 тохирол дээрээс маань тодорсон байх магадлалтай гэсэн үг юм. За ингээд 642 тохирлын маань бөмбөлгнүүд гарч ирснээр өнөөдрийн маань тохирол тун амжилттайгаар үзэгч та бүхэндээ хүрч өндөрлөж байна. Үндэсний лотерег магадгүй тоглож үзээгүй, үндэсний лотерегийн талаар мэдээлэлгүй байдаг хүмүүс маань үнэхээр аздан тодордгийн болов гэж биднээс үргэлж асуудаг. Магадгүй та бүхэн үндэсний лотерегийн албан ёсны фэйсбુક хуудасаар зочлоод үзвэл за ямар аздангууд хэдний тохирол дээрээс хэдэн төгрөг хожиж байгаа гэсэн дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой байдаг гэдгийг үзэгч та бүхэндээ нэмэлт мэдээлэлээр хүргэж байна. За магадгүй та бүхэн үндэсний лотереид хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаа. За яг одоо шууд нэвтрүүлэг хүрж байгаагийн маань яг хажуу талд манай тасалбар борлуулалтын цэгүүдийн
тохиолдлын байршлууд гарч байгаа. Та бүхэн тэдгээр цэгүүдээр очиод тоглох хугацаа худалдан авч бөглөх боломжтой. За мөн та бүхэн мэдээллийн ажилтнуудаас мэдээлэл авах боломжтой байдаг юм шүү. За ингээд үргэлж бидэнтэй хамтдаа байдаг эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн тохиолдол маань мэдээж л 5 гарагийн 17 цаг 30 минутанд Icon CGM болон үндэсний шатрын албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ шууд хүрэх болно. Мэдээж тэр хүртэл үзэгч та бүхний маань ажил үйлс өөдрөг бүтэмжтэй халтгаад төрүүлж дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай.